Шинэ өглөөний мэнд хүргэе. Өглөө бүр амьд өг хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ бүгдээ хамтдаа эзэн бурхан руугаа залбираад эхэлцгээе. Мөнхийн аваа тандаа баярлалаа. Энэ цагийн төлөө баярлалаа. Энэ өглөө та бидэнд өөрийн үгээрээ үнэхээр биднийг босгон байгуулж өөрийн үгээрээ ухааруулах болтугай. Эзэн минь та бидэнтэй хамт ээж өгөөрэй. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За өнөөдөр миний та бүхэндээ бэлдсэн үг бол уналтын хариуцлагаа хүлээн авч цаашаа явах тухай. За хүн бүр ундаг. Уналт гэхээр бид нар юу гэхээр буруу үйлдэл хийх, буруу үг ярих, буруу бодол бодох, тийм ээ. Үүнээсээ болж бид нар бусдад харилцаанаас үйлдэж байгаа үйлдэл дээрээ уналтыг авчирдаг байгаа. Тэгээ хүн болгон алдаа гаргадаг. Тэгээ үүнээсээ болоод бид нар алдаанаасаа болоод шантарч сэтгэлээр унах тохиолдол байдаг. Тэгвэл өнөөдөр бид нэр хамтдаа Библиэс нэгэн хүний уналтаасаа болж хариуцлага хүлээн авч байгаа түүхийг харцгаая. За Матай номын 26 дугаар бүлгийн 69-с 75-ыг хамтдаа уншицгаая. Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивгчин түүнд ойрхон ирээд "Чи ч бас Галилийн Есүстэй байсан шүү дээ" гэхэд тэр харин бүгдийн өмнө үгүйсгээд "Юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна" гэв. Петрик хашааны хаалгаар гарахад өөр шивгчин түүнийг хараад түүнд байгсад "Энэ хүн Назарын Есүстэй хамт байсан" гэж хэлв. Тэр дахин үүнийг өчөглөн үгүйсгэж "Би энэ хүнийг танихгүй" гэв. Тэгтэд удалгүй тэнд байгсад хурж ирээд "Чи гарцаагүй тэдний нэг мөн? Ярианаас чинь илт байна" гэлцэв. Петр хараал тавин тангарлаж "Би энэ хүнийг танихгүй" гэлээ. Тэр мөчөд дахиад донготов. Тэгээд Петр дахиад донготохоос өмнө "Чи намайг 3 таа үгүйсэн" гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад гадагш гарч гашуунаар уйлав. Амен. За энэ багц ишлэл дээр Илч Петрийн тухай гарч байгаа. Петр маань Есүсийн 12 дагалдагчийн нэг, Есүстэй хамгийн ойрхон, Есүсийн хамгийн хайртай шав байсан. Петрийн эзэн Есүсээ үгүйсгэж байгаа энэ үгүйсгэл нь тэр харуулсал гимшлэлээр эргээд өөрчлөлтийг авчирж байгаа. Тэр 3 удаа эзэн Есүсийг үгүйсгэж байгаа энэ цаг мөчний дараа "Би Есүсийг танихгүй" гэдэг үг нь түүнийг уналтанд авчирсан байна. Би Есүсийг танихгүй гэдэг үг л түүнийг унгаасан. За Петр Есүсийг номлож байхад, үйлчилж байхад яг дэрэгдэн байсан хүн. Мөн Петр Есүстэй хамт замнаас гараад усан дээгүүр алхсан хүний нэг. Мөн Есүсийг Петр хэн болохыг хэлж өгсөн. Юу гэж хэлсэн бэ гэвэл "Та бол Христ" гэж хэлж өгсөн нэг юм байна. Мөн Есүсийг Бурхан эцэгтэйгээ залбирч байх үед тэрний Есүсийн царай дөрх өөрчилж байгааг тэр харсан. Мөн сүнсээр үнэхээр хөдлөгдөн явж байгааг харсан нэг нь Петр. Тэгэхээр Петр болохоор зэрэг Есүстэй хамгийн ойрхон байсан нэг юм байна. Тэгэхээр эзэн Есүсийг тэр үгүйсгэж исэн үгүйсгэл нь ямар учиртай юм бэ гэвэл Петр нь төвчээргүй, бас түргэн замтай, тэр олон үгтэй, тэр хулчгар аимхай байсан зан чанартай байсан. Үүнээсээ болоод Есүсийг танихгүй гэж хэлдэг нь надыг эзэн Есүстэй хамт багштай минь хамт баривчлаад намайг алчихъя гэсэн айдас байсан учраас тэр айдасаа болоод тэр үгүй гэсэн 3 удаа үгсгэл хэлсэн байна.
Тэгэхээр энэ 3 удаа үгүйсэн тавтагдтал нь дараа нь тэр ухаарад нэрээ намайг юу гэж хэллээ, эзэн намайг юу гэж хэллээ гэсэн ухаарлыг аваад тэр алдаандаа ухаарлыг авсан баг. Тэр сэтгэлээсээ алдаагаа ухаарч гэмшсэн. Тэр энд бичгтээ гадагш гарч гашуунаар уйлваа гэж хэлж байгаа. Гашуунаар уйлваа гэдэг нь ямар учиртай гэхээр зүрх сэтгэлээсээ гэмшиж байгаа. Гэмшилт юм аа. Тэгэхээр Петр энэ гэмшснийхаа дараа юу хийсэн бэ гэхээр тэр алдаанаасаа суралцсан байгаа. Тэр няцагч байхаа болсон, хошоо ухрагч байхаа болсон. Мөн Петрт Христийн эсрэг хүнд хавчлаг сорилт ирэхэд тэр зоригтой зогсож тэмцэж чадсан нэг юм байна. Тэр шоронд орсон, тэр зодуурыг амссан, тэр хавчлагын дотор явсан. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Тэр уртлын уналтаа хүлээн зөвшөөрөөд хариуцлага хүлээн авсан нэг юм аа. Мөн тэр цаашлаад хавчигдсан итгэгч нарт зориулсан тэр загтлыг бичиж өгсөн. 1-р Петр, 2-р Петрийн загтал дээр Петрийн хэлж байгаа үг сорилтонд бууж өг гэсэн тэр итгэх, тэр зүтгэлэг, тэр ятгалаг өөрөө амссан түүхээс бусдад загтал бичижсэн. Энэ гайхалтай нэгэн байсан. Мөн Петр итгэлээр төлөвшсөн. Тэр эзэн Есүс үйлчилж эхэлж байхдаа тэр төлөвшсөн юм аа. Мөн ариун сүнсээр дүүргэгдсэн. Мөн унсан ч урагшаа алхаж чадсан хүн юм аа. Өнөө үед дагалдагчд хүнд хэцүү бэрхшээл зовлон тохиолдоход удирдахчаа орхин явдаг, чуулганаа орхин явдаг. Мөн удирдагч нь хүнд хэцүү зовлон бэрхшээлд ороход дагалдагч нь үгүйсгэж орхин явдаг. Тэгэхээр энэ бид нар хүн бүр алдаа гаргадаг. Харин алдаанаасаа болж унаад хоошоо ухардаг нэг юм биш. Алдаанагаа ухаарад хариуцлага хүлээн аваад өөрчлөлтийг авчирсан нэгэн байх хэрэгтэй юм аа. Хэрвээ та алдсан хэн нэгэнд буруу гэлээд харилцаанаасаа болоод өөрөө буруутгалаг хүлээн авсан бол та алдаагаа засах хүч чадал танд бий. Бурхнаас гуугаад урагшаа яв. Удирдагчаасаа холдсон бол Бурхнаас гуугаад удирдахж байгаа дэмж. Амен. Тэгэхээр бид нэр алдаа гаргаснаас айж хулжгаад хүмүүсээс зүхтаж байна уу? Тэгвэл айц таныг улам илүү боолчлох болно гэж би хэлмээр байна. Тэгвэл айцгүй байх нь чухал. Ухаарад урагшаа харах нь чухал юм аа. Хүн алдаагаа засах гэж шалтгаан хайдаг. Мөн өөрийгөө өрөвддөг. Мөн алдаагаа нуух гэж оролддог. Би тэгж хэлээгүй штэ. Би ингэсэн байхгүй юу гэд зөвтгөх гэж оролдчихдаг. Харин алдаагаа хүлээн зөвшөөрөөд хариуцлага ухаарад урагшаа алгадаг нэгэн байцгаая гэж та бүхнийг уриалж байна. Ариун Библиэд яагаад Петрийн тухай ингэж хэлсэн? Петрийн энэ уралтын тухай ингэж бичсэн бэ? Өнөөдөр бидэнд ч гэсэн энэ хамааралтай юм аа. Бид өнөөдөр бас Бурханаасаа бөгөөд удирдагчаасаа урахыг бид бас айдас холчгор өөрийнхөө олон үгнээс болоод Петр шиг төлөвшөөгүй нэгэн байхдаа хийсэн алдаанаасаа болоод унахыг гэж би та нарыг бас сэрэмжлүүлж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзэн бурхандаа талархаад урагшаа алхацгаая. Хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдөр үгийн төлөө баярлалаа. Бид өнөөдөр алдаа гаргасан бол алдаагаа ухаарад хариуцлага хүлээн аваад урагшаа явдаг нэгэн баймаар байна эзэн. Өнөөдөр элч Петр шиг Петрийг хараад түүнийг зоригтой үйлчлэгийг нь хараад алдаанаасаа суралцаад урагшаа зоригтой үйлчлэгч эзэн бурхнаа алдаршуулагч нэгэн байхыг хүсэж байна. Энэ бүгдийг та бидэнд зөвшөөрөөж, та бидэнтэй хамт байж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен.
Амен. Та бүхний бүрэн ивэг.